Хүн байх хүнлэг чанараас эхэлдэг. Хүний амьдрал гэдэг тааж хэлхийн аргагүй түмэн нухчаан дунд өксөж уруудаж явсаар нэг л цэг дээр эргээд уулзна. Эцсийн огтлолцох цэг нь энэ орчлонд эрэхтэн эд хөрөнгө эрх мэдэл элдв гоёл чимгэлгүй эрдгийн адил энэ хорвоогоос буцахтан ихээс төрсөн биеэрээ л буцдаг. Хүн байхын утга учир хэр хүнлэг зөв амьдэрсэн бэ гэдгээр хэмжигдэн хэмээн эмээгийн маань учирлан хэлж өсгсөн үгээр нэвтрүүлгээ нэрлсэн учиртай. Хүн байх гэдэг хүнлэг ясноос л эхлэн шүү дээ. Донорын хөдөлгөөн бол их өргөжинд хэлж байгаа. Байнгын сургалтанд хамрагддаг. Хүний төлөө ингэж ажилладаг гэдэг нь гайхамшиг л энийг л хэлдэг байхад гэж юу. Зүрхнээс хийдэг энд юм хийлээ гэж би бодохгүй. Дутсан гуцсан байхгүй одоо. Төрөмийн сүлд өстэй. Зөвхөстэй тэр одоо цагийн шиг дотороо өгдөг. Хүмүүстээ сайн сайхан өглөө өгдөгтэй. Сэтгэл хангалуун байдаг. Улаан загалмайн хорооны ажилтан болвол онцгой барилгын албаны нэгэн адил одоо үүрэг гүйцэтгэж байна гэж би ойлгож байгаа. Залуучууд бол сайн идэвхтэй уралцах нь бол зөв зөвтэй юм болов уу? Тэгээ улаан загалмайн одоо бүх ажилчид баярлж явдаг. Сүрэн хорлоогийн Бямб сүрэнгийн амьдралаар бараг л кино хийж болохоор намтарт хүүхдээ нэгэн. Тэр Дархан уул аймгийн 1-р 10 жилийн сургуулийг төгсөөд үеийн залуусын жишгээр цэргийн 3 жилийг хил дээр албааж, халагдангуудаа Дархан сэлэнгийн цахилгаан шугам сүлжээний албанд 17 жил ажиллажээ. Хүүхэд байхын л хөдөлгөөнтэй олон нийтийг хамарсан тэмцээн уралдаанд хамгийн түрүүнд хамт олноо манлайлаад оролцсон. Тухайн үед Дарханд дугуйн клуб байгуулж чөлөө цагаараа байнга дугуйн тойрон аялалд явдаг байлаа. Бямб сүрэн хүүхэд залуу байх үеэсэн улаан загалмайн үнэнч гишүүн явж иржээ. Магадгүй хожмон өөрийнх нь амьдралд улаан загалмайчууд хамгийн их тусалж хорвоог харах нүдэн болох юм гэдгийг зүн бэлгээрэн таасан ч юм билүү. Ажил амьдрал нь жигдрээд ирэх тэрэл сайхан насан дээрэн үйлдвэрлэлийн осолд орж 3 удаа хагалгаанд ороод тусыг сулжээ. Харааг усны нэг тулгамдсан 2-3 жил бол ер нь хүн их сандардаг юм ээ, их хэцүү үед юм ээ. Дасан зохицох чадвар гэдэг чинь төлөвшөхгүй, тогтохгүй, тэгээд санаагаар унна, сэтгэлээр унна. Яг л ингэж амьдрах гэж бидэрч итгэлэн алдаж явах үед нь ангийнх нь анд Таня, аймгийнх нь улаан загалмайн хороо түүнийг түшиж тулж дахин амьдрах итгэл хайрлжээ. Дотроо энэ үйлийг хийж авдаад маш их сэтгэл хангалуун байдаг. Улаан загалмайн бидний зорилго нь бол тэр хүнд яавал сайхан тэр хүнийг энэ халамжлагч гэдэг улсууд чи бүгдөө хөгжлийн бэрхшээлтэй тийм улсууд байдаг учраас тэр улсуудын сэтгэл санаанд нь бид нар яг хүрч ажиллаж тийм зорилго тавьж бид нар ажилдгаараа бол улаан загалмайн гол зорилго юм аа. Өвлийн хүйтэнд зуны амбарт даарч бэрэн өрн цагийг хамгийн их хүсэмжилдэг байсан тэрээр өнгөрсөн намар сайхан шин байртай болж халуун дулаан өвлжиж байна. Түүний хүсэлтийг биелүүлсэн хүмүүс бол аймгийнх нь улаан загалмайн хорооны идэвхтэн дэмжигчид ажилтнууд. Дарханы улаан загалмайн нийгмийн хамт олон отхон барилгатай хамт олондоо их баярлж байна. За нэг гол асуудал бол одоо энэ сайхан дулаахан бидний ингээд сууж байгаа энэ байшинг Дархан хотын лаад телевизийн сэтгүүлч Отхон баяр гэдэг залуугийн санаачлагаар анх суурин тавигдж их усүр нь 2013 оны 12 сараас эхэлж тэгэл хандив тусламжид юм янз янзын хөөцөлцөөр бол тэгэл саяхан одоо ороод нэг 10 хэдэл хонж байгаа. Энэ яг таны байшин шүү гээл шинэ байшингийн босгоор алхах ямар хувь та? Их сайхан байсан шүү. Ер нь хүн зовж болдгийн бол бас баярлдаг бас нэг өдөр байд юм байл гэж надад бодогдчихлаа. Бямб сүрэн шиг амьдрал нь дэвжиж өөрчлөгдсөн, өөртөө итгэлтэй болсон жишээ олныг дурдж болно. Инх сайхан гэх энэ бүсгүйд хорвоогийн хатуу өдрүүд олон таарсан. Уул ноёдолчин мэрэгжилтэйч өвчний улмаас үйлдвэрийн олон цагийн ажил хийж чадахгүй болж гэртээ суусан бэрх өдрүүдийг тэр мэднэ. Тэр үед нөхөр нь бас ажилгүй болж 5 жаахан хүүхэдтэй амьдрахын эрхээр шарын голоос аймагтаа шилжин иржээ. Санаан зоргоор ажил олдохгүй явхтаа олны ам сайтай улаан загалмайн хороог барааджээ. Одоо улаан загалмайн хороонд 2006 оноос халамжлуулагчаар ороод тэгээ 2009 онд бол CD болсон. Одоо
хүн өөрөө халамжлуулдаг байсан бол хүн халамжилдаг бас. Тэгээд тусч бүл энэ одоо тусч бүлгийн энэ ойдлын цэгтэр бол 2009 оноос эхлээд одоо хүртэл тусч бүлгийн сайн дур идэвхтэнгүүттэйгээ нийлсэн хамтарсан энэ тусч бүлгийн үйл ажиллагааг явуулдаг. Та өмнө өгүүлснээс нэг зүйлийг анзаарсан болов уу? Ядарч зүдэрсэн хэн бүхэнд улаан загалмай хорооных нь л хурц ажилдгийг Дархан уул аймагт хэлэх хүн олоо. Имэн их баярлж явдгийн минь улаан загалмай хамгийн анхны өргөөг 2009 оны 6 сард надад гэртээ оронтой гэр орончгүй хэцүү болсон нэг 4 оны гамшигар гэр орон маань оргүй болсон. Унаад дуул амьдрал хангалттай сайхан явж байна. Тэтгэврт гарсан хөлгар муудаад тэгээ энэ халамжлалын өргөнд ирж халамжлуулаад одоо маш их сэтгэл өндөр их баяртай бас энэ олон хүнд их баярлж явдаг. Дархан хот залуусын хот байсан. Харин өнөөдөр аймгийнх нь унган иргэдээс гадна хөдөө гадаанаас ирсэн амьдралаа өөдөн татаж ажилтай болох гэсэн олонний уулзварцыг болсон гэж хэлж болно. Дархан уул аймагт маань нэг эмзэг бүлгийн өрхийн тоо одоо нэмэгдсэнтэй холбогдуулаад манай улаан загалмай хүмүүнлэгийн үйл ажиллагаа бол явуулахад маш их одоо олныг хамрах цар хүрээ тэлж нэмэгдсэн үйл ажиллагаа өргөн цар хүрээтэй явах юм шаардлага нөхцөл бол гарч байгаа. Хүний хүсэл гэдэг хязгааргүй. Хязгааргүй хүслийг хязгаарлагдмал төсвөр зохицуулж байгаа хамт олон бол Дархан уул аймгийн улаан загалмай хорооныхан. Бид энэ бичлэгийг амралтын өдөр хийсэн юм. Яг л ажлын өдөр шиг Дарханы халамжийн өргөө хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Эднийх аймгийнхан ажилгүй иргэдийн бүртгэл судалгааг хороо багаар нь гаргаж арга ирээр нь орж ахуй амьдралтай танилцсан. Ажил хөдөлмөр хийх боломжтойг нь халамжийн өргөөндөө сургалтантан хамруулж гар урлал, нэхмэл хатгамал гээд орлон олох арга ухаанд сургана. Бас бүл чадал муутай өндөр наснуудад эмнэлгийн тусламж үзүүлэх, бариа засал хийх, үсийн засах гээд үр ачийнх нь үзүүлэх халамжийг өмнөөс нь улаан загалмайчууд үзүүлнэ. Нийт одоо 5200 хүнд үйлчлэг үзүүлсэн байдаг сүүлийн 3 жилд. Эндээ бид нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, анх насны уулзалт өдрөлгийг зохион байгуулах, одоо ер нь тэдэнд зориулсан уралдаан тэмцээн, одоо сэтгэлийн ямар үйл ажиллагаа байдгийг тэр бүгдийг сандрах итгэгчдийн дэмжлэгтэйгээр явуулдаг байгаа. Дарханы улаан загалмай хорооны байшин хүний хөл хөдөлгөөнд тасарна гэж үгүй. Надад таарах ажил олж өгөөч. Ойсон бараагаа үйлдвэртэй ярьж борлуулмаар байна. Дарсан ногоогоо дэлгүүрт өгчөж зарах гэсэн юм гээд олон хүүхэдтэй айл юм байдаг болов уу гэмээр ажил ар араасаа ундрана. Төмөн асуудлын учрыг төвгөөхөн зохицуулаад байгаа нь хүний нөөцийн зөв хуваарлалт, хэн юу чаддаг түүнийг түшиглэж хөгжүүлэх арга юм байна гэдгийг энд ажиллах багахан хугацаанд анзаарсан юм. Энэ олон ажлыг зөвхөн өөрийнхөө хөрөнгөөр зохицуулна гэвэл боломжгүй. Иймд ажил амьдрал нь боломжийн ява бусдадаа улаан загалмай хороогоон сурталчлан ойлгуулна. Уулзалт зөвлөгөөн байнга зохион байгуулж, ажлаа хүнд зөв ойлгуулад ирэхээр хүмүүс аяндаа хүрээлээд ирдэг юм билээ гэж энэ хамт олон онцгой гишүүдээ магтаж байсан. 2010 онд өөрөө өсөж ороод 2012 онд улаан загалмай биелэх 50 бог ханд өссөн. Манай улаан загалмай хороо хавар намар сургалт ээлж сургалт семинарыг малчид болон хөтөр нүтгэр явж жилд хийж байдаг. Өдрөлөг зохион байгуулснаас хойш хүмүүс их хэлдэг болсон. Бид нэр ах トゥ угаар 15 онцгой гişвэн. Хөрөх хөстэй газар нь юмаа хөргөж байна. Тэг зуд зурхтай газар нь юмаа өгч байна. Болж байна. Ган гачиг болж байна. Байгалийн бэрхшээл болж байна. Цаг зууд болж байна. Энд одоо улаан загалмай хороо бас бид бүхэнд тус дэмээ өгч өвс тэжээлийн ханд үзүүлж бид бүхнийг дэмжиж ажилдаг. Дархан уул аймгийн улаан загалмай хороо 2015 онд 100 гаруй сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг ард иргэдэд хүргэсэн байна. Эдний үйл ажиллагааг зөвхөн халамж тусламжаар хязгаарлаж ойлгож болохгүй. Гамшигаас үргэлжлэн сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах, аймгийнхаа бүхэл дунд сургуультай хамтран ажиллаж, хүүхэд багчуудыг нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн үнэлэг ухаанд сургаж, өсвөрийн улаан загалмайчдыг бэлтгэж байна. Эрүүл мэндийн анхны тусламж тэгээ байгалийн гамшигуд өөрийгөө болон бусдыг хамгаалах сургуулиудыг энэ тахимд явуулдаг. Тэгээд энэ тахимд болохоор ерөөдөө сурагч багш нарыг бэлддэг. Аймгийн өсвөрийн улаан загалмай гишүүнээр ажилласнаар би 100 төгрөгийн аянд нэгдэж бас гал шатсан гэр бүлд сэтгэлийн дэмээсээ 1000 төгрөг хандилсан. Одоо болцшгүй одоо галт өмөр байна.
усны осол байна. За газар хөдлөлт байна. За эдгээр одоо аюулт үзэгдлээс одоо 100 ган 100 үер одоо гэсэн аюулт үзэгдлээс өрсөн сэргийллийн ажлуудыг зохион байгуулж явдгийнхаа үндсэн дээр бас л одоо онцгой байдлын албаны боловсролгүй гамшиг бас өрсөн сэргийлэх ажлын маань ерөөсөө тал хувийг одоо хийж өгч байгаа ялгаа байхгүй. Үүнээс гадна улаан загалмайн донорууд цус санилуулах хаян, усан тосолтохоос сэрэмжлүүлэх хаян, түүмрээс урьдчилан сэргийлэх сургалт гээд байнгын төлөвлөгөөт ажлууд хариуцах эзэнтэйгээ хандан үлгөөтэй харагдана. За би 19 настайгаас анх донорыг нэмэлсэж орсон. Одооны байдлаар 48 литр 600 г цасаа бусдад хандуулж бэлгэлээд байна. Дархан уул аймаг маань төвийн бүс онцлог өндөртэй хүн ам ихтэй, цусны хэрэгцээ асар их байдаг. Дархны улаан загалмайн хороо аймгийнхаа бусад байгууллагуудтай хамтран ажилладаг. Дархны дулааны цахилгаан станц л гэхэд компаниараа энэ хорооны гишүүн. Байгууллагынхаа дэргэд мэрэгжлийн эрчим баг байгуулж, гамшиг ослын үед ажиллах чадвартай боловсон хүчин шат дараалалтай бэлдээдэг. Байнгын бэлтгэлтэй байдаг нь сүүлийн 3 жил дараалан зохион байгуулсан нөхөрлөл тэмцээний үүр татгалагдах цомын эзэн болсноос харагдана. За манай Дархны дулаан цахилгаан станцын мэрэгжлийн нөхөрлөл баг бол одоо Монгол улсын хэмжээнд болдог онцгой байдлын үед одоо бид нар бол байгалийн давгчгүй хүчин зүйлийн эм нөлөөнөөс одоо бусд осолдогчийг одоо аврах, анхан шатны одоо эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, шуурхай ажиллах энэ бүх одоо үүрэг одоо хариуцлагыг бид нар хариуцж ажилладаг. Бид нар одоо нэр өвцөнд одоо хиймэл амьсгал хийж үзүүлэх, зам нь цус тогтоох, за ил болон талд ясны хуурал гэх мэтчлэн одоо эмнэлгийн анхан шатны одоо төргөн тусламжаас өмнөх одоо бүх анхан шатны тусламжийг бол бид нар үзүүлж чадах хэмжээнд болж бэлтгэгдсэн. Залуусын хөдөлгөөн идэвх санаачилгыг удирдлага нь дэмжин ажилладаг. 50 жилийн ойгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийн ахмадын өрөө хүүхдийн эмнэлгийн хүлээн авах тасгийг тохижуулж, аймгийнхаа 7 дугаар багийн хүүхдийн тоглоомын талбайг байгуулж өгсөн гээд олонний хүч олонгүй далай гэдгийг харуулж байна. Дорнод аймгийн Түмэн цогц суманд гарсан гал төмөрийн одоо гамшигыг арилгах энэ үйлс манай хамт олон бол өөрсдөө санаачлагаар 1.6 сая төгрөг хандвалсан байж байгаа. За мөн одоо энэ Дархан уул аймаг зохион байгуулагч одоо улаан загалмайн нэмэлт хүмүүнлэгийн арга хэмжээнд зориулж манай хамт олноос 2 сая төгрөг хандвалсан. Улаан загалмаачдын хүмүүнлэгийн үйл ажиллагааны дунд мөнгөн дүнгээр илэрхийлж болдгоо нэг зүйл бол ядарсан зүдэрсэн зовсон хүмүүсийн сэтгэл санааг хөнгөвчлөх, тэр хүмүүст маргааштай итгэх итгэлийг олгож байгаа энэ сайхан зүйл бол улаан загалмаачдын нэг бахархал байдаг. Монгол Улсын их хурлаас Монголын улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинжилэн баталлаа. Энэ хуульд улаан загалмайн нийгэмлэгийн төрдөө тусалж ажиллах үүргийг хуульчилсан. Улаан загалмай бол үндэсний хүмүүнлэгийн байгууллага гэсэн ийм шинэ одоо эрх зүйн тодорхойлолттой болсон. Гамшиг, осол, эрсдлийн үед улаан загалмай бол олон нийтийн болон олон улсын хүмүүнлэгийн хүчийг одоо дайчилж энэ эрсдлийг багасгахад, даван туулахад туслах үүрэгтэй байгууллага. Дархан уул аймгийн улаан загалмайн хорооныхан уул нь манай дархан чинь хоттой харьцуулбал ам бүл цөөхөн шүү дээ. Бараг бүгд л бие биенээ таньдаг. Сайн ярил садан төрөл олгуулан амьдардаг хот. Энэ дунд ядруухан амьдарч байгаа цөөхөн. Боломжтой хэдэн дэмжээ туслаад явчих бол заавал төр засаг бүхнийг шийдэх ёстой гэж хараад гараан тосоод суултгүй. Хүн байна гэдэг хүнлэг байхаас л эхэлдэг юм шүү дээ гэсэн үг дархнаас буцах замын турш бодогдож билээ. Ийм л нэг эвсэг хамт олон төрдөөн нэмэлт хүч болон хүнлэг байхын үрийг тарьж явна.